Lux House компани өмнө нь 4 төсөл хэрэгжүүлж, тэдгээр төслийн оршин суугч хэрэглэгчдээс авсан судалгаа дуршлагад үндэслэн бүтээн байгуулад байна. Ингэснээр 6000 м2 талбайд нийтлэг төлөвлөлтөөр хамгийн багадаа 300 айлын орон сууцыг төлөвлөдөг бол Lux Tower Residence-д 104 айлын орон сууц төлөвлөжээ. Lux Tower Residence нь Баянзүрт дүүргийн 25 дахь хорооны нутаг дэвсгэр, нарны зам дагуу, сургууль, цэцэрлэг, худалдааны төв зэрэг байгууллагаас 25-аас 500 м-ийн зайд байрлалтай. Бүрэн зутгмал хийцтэй 74 м2-т 2 өрөө, 101 м2-т 3 өрөөнөөс бүрднэ. Оршин суугчийн хэрэгцээ шаардлагад үндэслэн галт тогооны өрөөг тусдаа төлөвлөжээ. Одоогийн байдлаар бол дэлхийн нийт төдийгүй Монголд ч гэсэн ногоон хөгжил, доктортой хөгжлийг бол маш эрчимтэйгээр ярьж байна. За компаниуд ч гэсэн ногоон эдийн засагт бас анхаарлыг хандуулж байна. Тэгэхээр танай компанийн хувьд яг 5 дахь төсөл дээрээ эрчим хүчний хэмнэлтийг 3 зүйл дээр гаргахаар төлөвлөж барьсансан. Тухайн барилга орон сууц өөрөө бол эрчим хүчийг бол хамгийн сайн дээд зэрэгээр бол хэмндэг байх хэрэгтэй. За бид нар энэ цахилгааны эрчим хүчний хэмнэлтээс гадна дулааны эрчим хүчний хэмнэлтийг хэрхэн хийх юм бэ? Дулааны алдагдал маш багтаа байх хэрэгтэй. Дулааны алдагдал багтаа байж ш тэн дээр эрчим хүчний хэмнэлтийг бол хийж чадна гэсэн. За тэгэхээр бид нар дулааны алдагдлыг бага байлгах үүднээс тэр шалны алаалтын юм шин технологиг нэвтрүүлсэн байж байгаа. Бүх айлууд маань бол тийм радиатор ийм халаалт байхгүй. Бүгд шалнаас алдаг. Гэхдээ энэ маань бол төвийн одоо дулааны шугамд холбогдсон юм байна. Тэгээ өвөлдөө бол доороос халдаг учраас энэ өрөөг бол жигд халааж өгөх юм давуу талтай. Өөр бас гэрэл дээр энэ асуудлыг тавьсан. Тийм нэмэлт бол яг барилга дээр бол энэ 16 давхар барилга учраас 24 цагийн турш лифт ажиллаж байх хэрэгтэй. За шатны өнгөл болон одоо дундын эзэмшлийн талбай бол байнгын цахилгаан гэрэлтэй байх хэрэгтэй гэдэг үгнээс бид нар бас цахилгаан нэмэлт дизелийн генераторыг бас суйрлуулж өгсөн байж байгаа. Орон сууцны цонхоор хавар зун намрын улиралд нэг өдөрт тусах нарны дусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааг нийтдээ 2 цаг 30 минут байхаар тооцдог. Харин Lux Residence-ийн цонхоор харахад харцгаах барилга байхгүй, 2 барилгын хоорондох зай хол жишүү байрлалтай. Ингэснээр нар тусах хугацаа уртаас ч 9, 13, 16, 20 гэсэн нарны цагуудад 2 барилга бие биенээ халахлахгүй байхаар төлөвлөжээ. Солонгосын Comax брендийн олон үйлдэл тэнхүү домофон системийг ажиллуулж үзье. За энэ домофон системээр хэд хэдэн үйлдэлийг хийж болдог байгаа. Жишээлбэл хуршайл болон харуул руугаа залгаж болно. За үүнээсээ гадна утганы эргэн тойронд байрлуулсан камераар одоо хүүхдийн тоглоомын талбайгаа харж болно. Дулаан зогсоолыг энэ Comax брендийн одуулалт домофон системээр харж болох давуу талтай байгаа. Арван 16 давхар барилгын 1-ээс 3 давхарт хүний хэрэгцээг бүрэн хангах үйлчилгээний төв, 4 давхарт 1200 м2 хэмжээтэй хүүхдийн тоглоомын талбай болон амралтын талбай бүхий ногоон байгууламж байрлаж байна. Яг энэхүү талбайд Lux Tower Residence-ийн оршин суугчид амьдарч байгаа хотхныхоо догчлолтод гар бие оролцож цэцэг тарьж байгааг та бүхэн харж байна. Ингэснээр айл бүр мандал хариуцсан авч арчлалт хамгаалалтыг хариуцж байгаа юм а. Түрүү жил бол энэ байрнаас нь тарьсан байсан. Энэ жил бид нар бол орсон суугчд өөрсдөө яг гар бие оролцоод ингээд айлуудын хаягуудыг нь тарьсан. Яг нэг мандал хариуцаад ингээд тарьж байна. Тэгээд миний хувьд айгүй гой санагдаж байна. Одоо хүүхдүүд гарч ирээд тоглох болгондоо цэцгээ хараад тий урам аваад
Одоо намар хүүтртэл бид нар энэ мандлаа хариуцаад явна. Тэгэхээр одоо хүүхдүүдэд ч гэсэн одоо бас цэцэг ногоогоо хугалахгүй өөрөөсөө тарьсан юм чи өөрөөсөө арчлана. Байнгын юутай юм бэ? Шаланк ингээд усалдаг юм бэлэн байж ах юм байна. Гарч ирж хүүхдээ салхилуулахдаа олондоо ороод усаа шүрчээд л явж ах юм байна. За одоо бид нэр 3 давхартай байна. 2-3 давхрын хувьд адилхан төлөвлөлттэй гэж байгаа. Та төлөвлөлтийн нь онцлогийг яривал. Тийм 2-3 давхартай бол ерөнхийдөө талбай хэмжээнүүд бол ижлэхэн төлөвлөгдсөн байгаа. За мөн одоо энэ талбайн хуваалтуудыг хийхдээ бид нэр одоо үйлчлэгчдийн одоо зорчих хэсэг буюу одоо нийт эзэмшлийн одоо энэ талбайг нэлээд өргөн шийдэж өгсөн байж байгаа. За мөн одоо түрээслэж байгаа одоо худалдаж авахар сонирхож байгаа тийм аж ахуйн нэгж байгууллага хувь хүмүүст бол томоор нь одоо авах юм боломжийг эсвэл одоо жижигээр нь авах боломж аль боломжийг нь бүрдүүлж өгсөн юм талбайнуудыг бол төлөвлөж өгсөн байж байгаа. За ер нь бол тэгээ 2-3 давхартай бол бидний төлөвлөж байгаагаар бол гэр авахын бараа, тавилга, за цахилгаан бараа, за home decoration одоо гэрлийн одоо чимэглэлийн одоо ийм зүйлсүүд байхаар төлөвлөсөн байж байгаа. Нэг давхрын хувьд. За нэг давхрын хувьд бол ресторан, кофе шоп гэсэн одоо ийм төлөвлөлтүүд бол явж байгаа. За дэлгүүр. За манай энэ барилга маань өөрөө дээр 104 айлтай учраас за айлууд руу одоо чиглэсэн жижиг бизнесүүд бол нэг давхартай бас байх бүрэн боломжтой. Өнөөдөр хэрэглэгчийн санууд анхаарлаа